эрчнийхээ амгалан айлтгыг бид студидтэй гадаад харилцааны сайд Баццгийг урьж ярилцахад бэлэн боллоо. 2025 онд гадаад бодлогын салбарт гарсан онцлог үйл явдлуудын талаарх мэдээллийг хүргэнэ. Танд энэ өдөр минь төргий. Өдрийн минь төргий, баярлалаа. За тэгэхээр энэ жил бас олон улсын харилцаа, Монгол улсын зүгээс олон төрлийн айлчлал хүлээж авсан болоод одоо гадагшаа хийсэн айлчлалын тоо нийлээд 20 орчимд хүрсэн юм гадаад харилцааны сэргэлт авчирсан он жил боллоо гэж олон улсын харилцаа судлаачид аль хэдийн одоо оны тоймдоо бичиж эхэлсэн байна. Тэгэхээр энэ үйл явдлаас та мэдээлэл эхлэх үү? За тэгээд мэдээж манай гадаад бодлогын үзэл баримтлалд бас улс төр дипломатын аргаар Монгол одоо орныхаа аюулгүй байдал тусгаар тогтнолыг хамгаалж гадаад орчноо одоо сайн болгож гадаад орчноо бүрдүүлснээр Монгол улсын хөгжилд одоо хувь нэмрээ оруулах ийм зорилготой одоо гадаад харилцааны яам үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ энэ хүрээнд 2025 он бол мэдээж амжилт бүтээлээр дүүрэн он жил байсан гадаад харилцааны сэргэлт бол улам одоо сэргсэн. 24 оноосоо илүү бид нар амжилттай ийм оныг үдэж байгаадаа гадаад харилцааны сайдын хувьд их одоо хамт олноороо бахархаж байна. Дээрээс нь бидний үйл ажиллагаа бас бидний яг төлөвлөснөөр хэрэгжиж байгаа сэтгэл хангалуун байгаа илэрхийлж байна. Тэгээ энэ 2024 оны сүүлээр бас бид нар яамныхаа ажлын тайланг тавьж байхад одоо өмнөх жилүүдээс өсрөнгөө ийм амжилтууд гарсан байсан. За 25 оны тайланг өнөөдөр яг манай гадаад харилцааны яам бас хилэлцэж үр дүнгээ ярьлаа. Зөвхөн энэ одоо айлчлалаар хэмжигдэхгүй айлчлалын цаана гадаад харилцаа өөрөө одоо маш олон зүйлийг илэрхийлж идэг. Тэр талаар би бас үзэгчтэй тодорхой мэдээлэл өгөх зүг бахаа гэж бодож байна. За юуны төрөнд бид гадаад харилцааны сэргэлтийг юугаар хэмждэг вэ гэхлээр улс орнуудтай тогтоосон харилцаагаа аль болохоор олон оронтой найрсаг харилцаа тогтоохыг ирмэлцдэг, түншлийнхаа төвшинг ахиулдаг. За эдийн засгийн агуулгаар нь буюу худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих, за зөвлөн хүчний бодлогоо хэрэгжүүлэх, улс орныхаа нэрийг одоо гадаадд сайхан сурталчлах, гадаад хэлийн чандд байгаа иргэдийнхээ аж амьдрал, эрх ашгийг нь хангах. За тэгээд олон түншүүдтэйгээ баримт өчгүүд байгуулсан хүрээндээ эрх зүйн болон эдийн засгийн орчноо бүрдүүлснэ тодорхой юм үр дүнгуудыг хэмжиж бид нэр одоо амжилттай байна гэж хэлж ярих хэвээр. Тэгэхээр энэ дээр ингээд одоо зөвхөн өнгөрсөн жилийн хугацаанд бид нэр төрийн тэргүүний төвшөнд буюу төрийн айлчлал 17 хэрэгжүүлсэн байна. Улсын хурлын дарга ерөнхий сайдын төвшөнд 8 айлчлал хийсэн байна. Гадаад харилцааны сайдын төвшөнд 18 айлчлалыг хийсэн байна. 19 засгийн газар хоорондын комиссийн хуралдаа гадаад харилцааны яамт хоорондын улс төрийн зөвлөлт хуулзалт за 4-5 томоохон одоо олон улсын хурлыг зохион байгуулсан. Нийтдээ бид нар 80-аад олон улсын арга хэмжээ айлчлалуудыг гадаад харилцааны яам зохион байгуулжээ. За энэ айлчлал гэдэг маань өөрөө юу юм бэ гэдгийг бас иргэд маань сайн ойлгох ёстой. Айлчлал бол одоо гадаад харилцаанд гарч байгаа хамгийн одоо үр дүн буюу оргил хэсгээ тэмдэглэж байгаа энэ хэсгийг хэлж байгаа. Тэгэхээр хэрвээ бид нар ямар нэгэн одоо амжилтанд хүрээгүй бол яриа хэлцээ үр дүнд хүрээгүй бол ямар нэгэн зүйлийг тухайн улстай юм уу олон улсын байгууллагатай хоёр талд олон талд байдлаар тохироогүй бол айлчлал хэрэгждэггүй. Тэгэхээр бид нар урд нь одоо айлчлагыг хүсдэг, айлчлууд голдуу гадагшаа чиглэдэг. Бид нар одоо улс орнуудаас тусламж дэмждэг, хүсдэг тийм ээ. Хамтарч ажиллах санал тавьдаг байсан бол харилцаа хоёр урсгалтай болж байгаа нь өөрөө маш том давуу тал. Өөрөөр хэлбэл манайх дэлхийг Монголд авчиръя. Олон улсын байгууллагуудыг, олон улсын удирдагчдыг төрийн өндөр түвшинд Монгол улсаа танилцуулъя, сурчлъя, хамтарч ажиллах саналаа тавья, харилцаа ашигтай ажиллая гэдэг энэ саналуудаа тавих энэ зорилго бол бүрэн хэрэгжиж байгаа. Тэгэхээр өөрөөр хоёр урсгалтай болно гэдэг бид нар явдаг, ирдэг, манайтай харилцах одоо улс орнуудын тоо сонирхол нэмэгдэж гин гэдг нь өөрөө энэ гадаад харилцааны үр дүн байгаа. Тэгэхээр бид нартай ярих юмгүй бол хин ч ирэхгүй, за яваад очихээр хин ч хүлээж авахгүй. Биднэрт бас түүхэн тийм цаг үе бол байсан. Тэгэхээр бид нар энэ хөгжиж байгаа орны хувьд тодорхой шилжилтийн цаг үеийг даваад гадаад харилцаа бол дотоод бодлогын үргэлжлэл байдаг. За бид нар дотоод улс төрийн нөхцөл байдлын доктортой байдал, за гадны улс орнуудтай яриа хэлцээрч гэсэн юм доктортой байдлыг маш их одоо шаардж байдаг. Тэгээ тэр утгаараа гадаад харилцаа сүүлийн жилүүдэд Монгол улсын ерөнхийлөгч Хүрс бүхийн одоо удирдлагын дор маш юм доктортой хөгжиж байгаа нь өөрөө өнөөдрийн амжилтуудын
одоо гол үзүүлэлт юм аа гэдгийг би бас хэлхийг хүсэж байна. Тэгэхээр энэ айлчлал бол одоо энэ үйл ажиллагааны оргил гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр энэ айлчлалын үеэр бид нэр энэ гадаад орчноо бүрдүүлж, эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн. Бид нар нийтдээ энэ жилийн хугацаанд 160 орчим баримт бичиг байгуулсан байна. За биднээсийн энэ олон эрх зүйн орчноо бүрдүүлээд гадаад таатай орчноо бүрдүүлээд ирэхээр манай цаашаа эдийн засагтаа яаж өгөөжтэй байх вэ гэдэг дээр манай юм илүү төвлөрч ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ төрлийн айлчлалуудын үеэр дандаа одоо бизнес форумыг хамтарч зохион байгуулж байна. Айлаас маш том бүрэлдэхүүн ирдэг. Дор ээж хоёр талаасаа 100-аад аж ахуйн нэгжүүд уулздаг, бие биентэйгээ танилцдаг, орчноо зах зээлээс худалдаг, саналаа тавьдаг, боломжоо ярьдаг болсон. За эргээд бид нар очихдоо бас тухайн оронд дор ээж одоо 100-аад аж ахуйн нэгжийн төлөөллийг авч явдаг. Энэ одоо юм хөвшмөл тогтмол үйл ажиллагаа болж маш олон одоо айлчлалын орондоо 2-3 арга хэмжээг байнга зохион байгуулж байгаа. За бизнесийн уулзалт, бизнес форумоос гадна зөвлөгөө хүчний бодлого хэрэгжүүлэх, соёл урлагаараа дамжуулж Монгол улсаа сурчлах, Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх тийм ээ. Тэгээд Монголынхаа түүх, соёл, өв, зан заншил, бидний энэ ондоошил энийг бид нар бас танилцуулах юм давхар зорилготой байдаг. За энэ хүрээндээ бид нар бас соёл урлагийн арга хэмжээг төрийн айлчлалуудын үеэр тогтмол зохион байгуулж хэвшиж байна. За Монгол улсын олон улсын байгууллагууд, олон тал тамтын ажиллагааны бас томоохон талбар болоосой. Манай 3 дахь хөршийн бодлогын хүрээнд бид нар олон найз нөхдөдтэйгээ олон төрлийн хамтын ажиллагаа одоо бүрдүүлэх ийм зорилготой энэ хүрээндээ олон улсын арга хэмжээнүүд зохион байгуулахад энэ жил дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг маш амжилттай зохион байгуулсан. Нийтдээ 23 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ирж манай 1000 гаруй одоо эмэгтэй бизнес эрхлэгчтэй уулзаж олон улсын одоо эмэгтэй бизнесийг дэмждэг олон улсын байгууллагууд бас идэвхтэй оролцоод бага хүүтэй жижиг одоо санхүүжилтүүдийг өрхийн бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдэд олгох, за орон нутагт хөдөө аж ахуй, мал аж ахуй дээр суурилсан өрхийн үйлдвэрлэлийг яаж дэмжих үү гэд хэд хэдэн төсөл дээр амжилттай ажиллахаар болсон. За мөн одоо бүс нутгийн хэмжээнд олон улсад Монголын эмэгтэй одоо эзэнтэй аж ахуйн нэгжүүдийг гаргах асуудал дээр эрх зүйн орчныг бүрдүүлэх, за бусад олон улсын байгууллагуудаар дамжуулаад хоёр толон олон талтай харилцаагаараа дэмжлэг үзүүлэх юм маш олон гэрээ хэлцээрүүдийг байгуулсан нь өөрөө бас их чухал байсан. За бид нар Улаанбаатарын яриа хэлцээгээд бас манай Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудал арах Монгол улсын санаачлага энэ хурлыг 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж нэлээ өргөн хүрээнд зөвхөн одоо энэ бүс нутгийн улс орнууд биш, Европын орнууд, бусад одоо аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг байгууллагуудын анхаарлыг бас зохиосоор татаж энэ хурлыг нэлээ одоо өргөн бүрэлдэхүүнтэй өөрийнхөө олон улсын одоо хамтын нийлүүлэгт оруулж байгаа хувь нэмрээ өндөр өсгсөн Монгол улсынхаа нэр хүндийг өсгсөн ийм одоо хурлыг бас амжилттай зохион байгууллаа. Гадаад харилцааны сайдын төвшөнд бол одоо дэлхийд даяараа гадаад харилцааны сайдаар маш идэвхтэй ажиллаж байгаа ийм цаг үе, геополитикийн нөхцөл байдал, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, за улс орн болго өөрийнхөө ашиг сонирхол, иргэшгийн төлөө маш идэвхтэй юм ажилдаг цаг үе. Гадаад харилцааны яам оролцохгүй салбар, уйлдахгүй салбар гэж юусоо байдгүй. Дэлхийд даяараа нэг ижил жишгтэй тэр утгаараа бусад гадаад харилцааны сайд нар бас манайд олон айлчлалуудыг хийлээ. Миний хувьд ч гэсэн өмнө нь одоо гадаад харилцааны сайд нар очиж байгаагүй зарим одоо Европын орнууд, ойрхот оронд Арабын орнууд бас айлчлалууд хийж түншлэл тийхээ төвшинг бас ахиулсан. За визис харилцан чөлөөлөх, авто зам, авто тээвэр болон агаарын харилцааны хэлцээргээд олон баримт бичгүүдийг бас байгуулж, за зарим баримт бичгийн эхлэлүүдийг нь тавьсан. Ийм одоо ургац аримтай ажил байлаа гэдэг хэлээ. Тэгэлгүй яхаа. Тэгэхээр альва одоо хоёр талд болоод олон талд харилцаа хамтын ажиллагаа мэдээж харилцан ашигтай одоо нөхцөл байдалд өрнөдөг байгаа. Тэгэхээр энэ олон улс орнд айлчлал хэрэгжүүлж хамтан ажиллагааг ойртуулснаар бол иргэд хооронд бизнес эрхлэгчдэд маш олон салбарт бол тухайн орнуудын харилцаа хамтан ажиллагаа идэвхжиж илүү хойртож байдаг. Тэгэхээр иргэд хоорондын харилцан зорчих одоо суралцах гэд маш олон юм иргэдийн
харилцаа хамтын ажиллагааг илүү өрнүүлсэн ийм үйл явдлууд бас тий энэ айлчлалын хүрээнд харилцааны түвшин одоо агснараа бий болж идэм байна. Тухайлбал одоо 2024 онд Бутаны эзэн хаан Монгол улсад хүрэлцэн ирсний дараа Бутаны иргэд Монгол улсад айлчилсан юм тоо баримтад хүртэл бүртгэгдсэн байна лээ. Тэгэхээр энэ дээр одоо иргэдийн зүгээс энэний үр өгөөж нь одоо яаж хүртэж байгаа юм бэ? Энэ дээр бас манай иргэд сонирхдаг шүү дээ, тийм ээ. Тийм. Тэгэхээр манайх одоо иргэдийн харилцаан дээр юм хоёр урсгал байгаа даа. Бид нар нэг талаараа улс орноос сурчлаа сайхан таны жишээн дээр ярихад одоо Ромын Пап Францис ирэхэд католик шашинтнууд 2 тэрбум орчим хүн Монгол улсын сурчлагаа хүрсэн гэж тооцсон бид нар. Тэгэхээр тэндээс Монгол орныг зорих жуулчдын тоо нэмэгдэх сонирхол байна. Сая хамгийн сүүлд манай ерөнхийлөгч энтгэгт айлчлахад энтгэгт тэр концерт үзчихсэн заал 1000 хүн бүгдөө Монголд очимоор байна гэж жишээлбэл. Тэгэхээр модын ерөнхий сайттай хилцээ хийж байгааг энтгийн ерөнхийлөгчтэй уулзалтыг энтгийн ард түмэн тэр аяараа үзэж байгаа тийм ээ. Японы эзэн хааныг айлчлахад Японы ард түмэн бүгд Монгол улсыг одоо таньж мэдэж бүгд Монголд айлчлахыг хүссэн. Тэгэхээр энийгээ дагаад энэ манай гадаа сурчлаганд бол асар том юм агцууд бий болж байгаа. Нөгөө талдаа манай Монголын иргэд бас 250,000 орчим иргэн дэлхийн 90 гаруй оронд оршин сууж амьдарч байна. За энэ хүмүүс бас одоо Монгол улсын эр хүндөөсөх, Монгол хүний үнэлэмж нэмэгдэхэд Монгол улсаараа бахархаж энэ олон айлчлалуудын үеэр бид нар иргэдтэйгээ бас давхар уулздаг. Тухайн улсад зорчих одоо визийн хөнгөлтийг бид нар улс болгонтой ярьдаг. Оюутнуудынхаа тоог нэмэхийг улс болгонтой ярьдаг. Төрийн албаагчид за бизнесийн салбарын нэг тухайн оронтой холбох энэ асуудлуудыг үргэлж ярьж идэг. Тэр утгаараа айлчлал болгоны ард иргэдийн харилцаа бол хөгжиж байгаа. Тэгэд манай өнгөрсөн жилдээ бид нар 3 оронтой визийн харилцсан одоо чөлөөлөх хилцээр байгуулсан. Ингээд нийтдээ энгийн паспорттай иргэд 30 оронд визгүй зорчиж байна. Албан дипломат паспорттай иргэд 65 оронд визгүй зорчдог болж байгаа Монгол улс. Өөрөөр Монгол паспортын үнэлэмж үнс нь нэмэгдэж байна гэсэн үг. Энийгээ дагаа манай иргэдийн хариуцлагч гэсэн өсөж байгаа. За манайх нийтдээ хилийн шандад 50 дипломат төлөөлөгчийн газар ажилладаг. За дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулаад бид нар энэ 90 улсад сууж байгаа Монгол иргэдтэй анхаарал хандуулж энэ иргэдийн маань үүсгэл санаачлагаар байгуулагдсан 260 орчим төрийн бас байгууллагатай бид нар холбогдож төлөөллийг нь гадаад харилцааны яам дээр ажиллуулж тэднийхээ одоо санал хүсэлтийг нь сонсох, за төрийн үйлчлэгийг одоо захимжуулах, хилийн чандд байгаа иргэдтэй одоо бүгдэнд нь төрийн үйлчлэгийг үзүүлэхээс гадна консулын үйлчлэгийг захимаар үзүүлэх дээр нэлээ ахиц дэвшил гарсан. За иргэдэд төрийн одон медаль тодорхойлох, за гэрлэх, за одоо янз бүрийн өвчин зовлон амьдралын янз бүрийн саад бэрхшээлтэй зүйлүүдийн тэнд маш их тохиолдог, хэрэгтэй хөвгт холбогддог. За энэ консулын үйлчлэгэн дээр бол бид нэр өнгөрсөн жил 40,000 орчим иргэнд одоо консулын үйлчлэгээ үзүүлсэн байдаг. Ямар ч байсан одоо иргэдэд бол Элчин сайдын яам анхаарч иргэн бүрийнхээ араас хөөцөлддөг, иргэн бүрийнхээ эрх ашигыг хангадаг байлгахын төлөө одоо дипломатуудаас чиглүүлж ажилласан жил байсан. Тэгэхээр одоо иргэдийн бас нэг гайхаж асуудаг зүйл бол энэ төрийн айлчлал бизнесийнхэн болоод урлынхан яагаад заавал багтаж явд юм бэ ч гэдэм үү. Одоо энэ сүүлийн жилүүдэд хийгдээд байгаа энэ айлчлалын багт бол заавал бизнес форум зохион байгуулагддаг болсон байна. Эргээд манад энэ үр ашиг нь эдийн засгийн салбарт нэлээдгүй тэлэлт өгч байна. Тэгэхээр энэ дээр хамгийн сүүлд ихэд одоо бүгд найрамдагтай л улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд арьс шир ноос ноолуурын салбарт нэлээдгүй олон хамтын ажиллагааны баримт бичгүүд бас байгуулагдаж байгаа шиг байна. Өмнөх айлчлалуудын үр дүн бол аль хэдийн гараад эхэлсэн харагдаж байна л та. Тэгэхээр энэ дээр бас та мэдээлэл өгөөч. Тийм. За бид нар одоо гадаад хамтын ажиллагаагаа харилцан ашигтай хөгжүүлье гэдэг саналаа тавиа явж байгаа гэсэн тийм ээ. Тэгэхээр биднэрт одоо Монгол хөдөө аж ахуйн орон, уул уурхайн орон биднэрт эдийн засгаа тэлэх боломж их хязгаарлагдмал. Тэгэхээр уул уурхайн бус эдийн засгийг дэмжих, тэр дундаа мал аж ахуй дээрээ суурилсан ноос, ноолуур, мах, арьс шир, за өдөө аж ахуйн хүнс тийм ээ бүтээгдэхүүнээ бид нар гадагшаа гаргах асар их одоо сонирхол зорилго байгаа. Аж ахуйн нэгжүүдэд тэр чиглэлээр нь өсгөж бойжуулах бас шаардлага байгаа. Бид нар саяхан Евразийн эдийн засгийн холбоотой 3 жилийн түр хилцээр байгуулсан. Энэ хүрээндээ ч гэсэн бид нар одоо хүнс үйлдвэрлэгч, мал аж ахуй, өдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон богино хугацаанд болж чадах юм бол зөвхөн энэ Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд төдийгүй бүхий л одоо Европын зах зээл, Зүүн Өмнөд Азийн зах зээл, ойролт оронд руу гарахын бүрэн боломж нь нэгдсэн.
За энэний би түрүү дахин яриад байгаа зүйл бол эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн. Одоо энэ хэлцээрүүд байгуулагдаад, баримт бичиг байгуулад салбар болгоны хамтын ажиллагаа тэр дундаа сүүлийн ажлуудаар одоо 20 зэрийн дэглэмээ тохирох, тэгэл үдэ аж ахуйн, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, мах, ноос, ноолуур гэд ингээд салбар яамд болгон баримт бичиг байгуулаад яваад байгаа. Тэр энэ одоо бизнесийн орчныг гадна талдаа бүрдүүлчихэд байгаа. Тэгэхээр манай аж ахуйн нэгжүүд одоо гадныхны чанар стандартад нийцсэн чанартай сав баглаа бол сайтай тэр ариун цэврийн бусад нөгөө шалгууруудыг нь хангасан ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тэрийг хамгийн гол нь тасрахгүй тогтмол нийлүүлэх. За ингээ энүүд одоо суралцаж богино хугацаанд гаргаж чадах юм бол манай гадаад харилцааны яам бүх дипломат төлөөлөгчийн газруудаараа бүрэн ингээ дэмжиж гаргаад ингээд явуулахад нь дэмжлэг үзүүлэх ийм зорилготой. Энийг засгийн газарч одоо манай Занданшитар даргын засгийн газарч одоо гадаад яамд ийм хатуу өргө өгж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам энэ дээр бас одоо бодлогоо боловсруулж байгаа. Тэгээд ерөнхийлөгчийн айлчлалын үеэр заавал одоо бизнес форумыг зохион байгуулж байгаа нь аж ахуйн нэгжүүдэд дэмжих, за эднүсийгээ одоо бид нар өсгөж боожуулж одоо тогтвортой гадаад руу экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх энэ одоо үйл ажиллагааг дэмжих гээд байгаа. Ингэжээр бид нар эдийн засгт хувь нэмрээ оруулж манай гадаад харилцааны үрдэн одоо эдийн засгийн агуулгаараа худалдаа, хөрөнгө оруулалтын агуулгаараа баяжнаа. Тэгээ гадаад харилцааны сайдын хувьд хэлэхэд бол ганцхан одоо энийг гадаад яам хийдэг ажил биш. Энийг бүх яамдуудын уялдаа за биднээсийн дотоодын энэ аж ахуйн нэгжүүдийн хөгжилтэй тасралт одоо салшгүй холбоотой манай татварын бодлого тийм ээ манай банк санхүүгийн салбарын илүү нээлттэй илүү одоо олон улсын банкуд орж ирэх бага хүүтэй зээлийн аж ахуйн нэгжүүдэд өгөх за гадны энэ төслүүдэд шаардлага хангасан төсөл бичиж сурах гэх мэт энэ бүх боломж нь бол байгаа. Тэгэхээр цаашдаа бол энэ эдийн засгийн хамтын ажиллагааг илүү эрчимжүүлэх чиглэлд манай засгийн газар илүү анхаарч ажиллаж байгаа. Энэ утгаараа гадаад харилцаагаа болон энэ гадаад харилцааны салбарт ажиллаж байгаа дипломатуудаа ч гэсэн ур чадварыг нь нэмэгдүүлэх, илүү энэ эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд сургах тийм ээ. Бусад одоо манайхтай төстэй жижиг эдийн засагтай далаад гарцгүй орнууд дотроо бид нар бол бас боломжийн төвшөнд явдаг. Гэхдээ тэднээсийн сайн туршлагуудыг нэвтрүүлэх, богино хугацаанд одоо аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, аж ахуйн нэгжүүд бизнесийнхаа салбарыг дэмжиж ажиллах нь манай гадаад яамны бас цаашдын том зорилт болж байгаа. 2025 онд бас олон улсын харилцаа гадаад бодлогын салбарт хийгдсэн бас нэг онцлог үйл явдал бол Монгол Улсын төрийн тэргүүн нэгдсэн үндэсний байгууллагын 80-р ерөнхий чуулганд оролцож за одоо монголчуудын маань санаачилсан дэлхийн адууны өдрийг одоо бас батлуулж чадлаа шүү дээ. Гэх мэтчлэн юм онцлог одоо нэгдсэн үндэсний байгууллагатай харилцаа хамтын ажиллагаа хэрхэн өрнөдгийг одоо ингэснээрээ бас монголчууд ямар давуу тал үүсдэг юм бэ? Нэгдсэн үндэсний байгууллагт манайх 1961 онд илсэн. За энэ бол маш том түүх, манай тусгаар тогтнолын баталгаа. Тэр цагаас хойш бид нэр манай улсын зорилт бол энэ нэгдсэн үндэсний байгууллагын бүх гишүүн оронтой дипломат харилцаа тогтооё гэдэг зорилт тавьж ирсэн. За энэ зорилт бол өнгөрсөн жил биелсэн гайхамшигтай жил байсан. Бид нар 192 оронтой дипломат харилцаа тогтоосон цөөхөн орны нэг болсон. Дэлхийн бүх улс орн бүгднтэй нь холбоо тогтоож чаддгүй, зарим улс орнууд ч одоо дайсантай байдаг, харьцдаггүй улс орн байдаг, бие бинийгээ хоригт оруулсан байдаг. За Монгол улсын хувьд бол бүх улс оронтой найрсаг харилцаж чаддаг. Их тайван ч ийм орн гэдгээр их алдартай. Энийг манай одоо нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Монголд ирэхдээ их тайвны бэлэг тэмдэг улс юм аа гэсэн. Пап Францис хэлэхдээ одоо бүх шашныг зэрэгцүүлж оршдог. Монгол орн бол агуу түүхтэй их тайвныг эрхмэлж явсан ийм ард түмэн сайн сайхан учиртай ард түмэн гэж хэлсэн тийм ээ. Манай энэ их тайванч бодлого өөрөө биднийг их олон найз нөхдөд байлгаж дээрэс нь бид нар бас энэ ардчлал хүний эрхийг дээдэлсэн 3 дахь чүршийн бодлоготой их ухаалаг энийг хэрэгжүүлж байгаа орны тоонд ордог. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнууд энийг зохиосоор үнэлдэг. Өнгөрсөн жил 80 жилийн ой бол их түүхэн ой байсан. За энэ ой дээр очиж манай ерөнхийлөгч бас Монгол улсын ойрын ирээдүйн зорилтууд, ардчлал болон одоо бидний энэ олон улсын хамтын нийлүүлэлт оруулж байгаа хувь нэмрийнхаа талаар маш сайхан илтгэл тавьсан. За энэ дотор мэдээж онцлог зүйл бол энэ монголчууд бол энэ
дэлхийн адуутай холбоотой түүхэнд бол олох үүргийг гүйцэтгэдэг. Тийм учраас 40 гаруй орныг бас одоо санаачилж хамтран зохиогчоор оруулаад манайх санаачлаад дэлхийн адууны өдрийг жил болгоны 7 сарын 11-нд тэмдэглэдэг болохоор энэ тогтоолыг батлуулж чадсан. За энэ тогтоол батлагдсанаас хойш дахиж одоо энэ олон улсын өдөр бол зарлагдаагүй байгаа. Тэгэхээр энэ маш юм ховор завшаан тохиолсон. Тэгээд Монгол одоо эзэнт гүрэн байх үеэсээ Монгол адуу болоод Монгол хүний амьдрал, түүх, соёл, зан заншил бүх зүйлтэй маш нарийн холбоотой гэдгийг дэлхийд бас гайхуулах, бахархуулах, үүгээрээ дамжуулж бид нар бас зөвлөө өвчний бодлогоо хэрэгжүүлэх. За тэгээд адуутай бусад улс орнууд дотор бас манлайлал үзүүлэх ийм бахархлын өдөртөө болсон. За энийг яг одоо наадмын өдөр тэмдэглэхээр энэ олон улсын санаачлагыг дэвшүүлээд одоо анхныхааг тэмдэглэсэн. Энэ жил тасаа зөвлөө өвчний бодлого гэдээ ярьлаа. Тэгэхээр Монгол улсад манаас наадмын зөвлөө өвчний бодлого сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжиж байна уу гэж харагдаж байна. Монгол төрийн наадмыг одоо олон улсын бусад улс орны эзэн хаадууд ирж саяхан үзэж нааддаг ийм уламжлалт тогтлоо. Энэ нь өөрөө бас Монгол улсын зөвлөө өвчний бодлого төрийн энэ ёслол хүндэтгэлийг одоо таниулах ийм чухал онцгой ач холбогдолтой үйл явдал юм болов уу? Яг зөв тийм. Монгол 93 наадам, Монгол наадам бол их алдартай болсон. Бид нар одоо сүүлийн 4-5 жил яг наадмаар нэг төрийн өндөр айлчлал авдаг болоод хэвшиж байна. Энэ жил Японы эзэн ирсэн. Киргизийн ерөнхийлөгч бас иржсэн. Ерөнхийлөгч эзэн хаадууд энэ наадмын үеэр ирхэн дэлхийд даяар бас Монгол наадмыг сайхан сурчилдаг. За наадмыг болдог бол гадныхан одоо олон удаа зохион байгуулаач гэж хүсэл тавьдаг. 3 өдөр ингээд тэмдэглээд бид нэр бүгдөө Монголд очиж амжихгүй байна гэд. Тэг үүгээрээ дамжуулж Монгол түүх, соёл, зан заншил, уламжлал ямар одоо агуу түүхтэй. Өнөөдрийн хүртэл бид нэр энэ өв соёл, түүх, ондоошлоо аваад ирсэн монгол хэл, монгол дээл хувцас, монгол хоол, Монголын байгаль, манай нүүдэлчдийн амьдрал, энэ гадныхны сонирхлыг татдаг бүх зүйлээ дээрэс нь агуу соёл урлагаа бид нэр хэдхэн хоногийн дотор дэлхийд даяар маш сайн сурчилж үүгээрээ Монгол улсын маш том сурчилгааг хийдэг. Тэг яг энэ одоо бас аялал жуулчлалын улирал байдаг. Маш их аялал жуулчлалаар ирээд ер нь наадмаар бол багтдаггүй. Тэгэхээр бид нар одоо цаашаа энэ наадмыг улам илүү өргөн дэлгэр тэмдэглэх үүднээс хилийн чандд байгаа дипломат төлөөлөгчийн газрууд дээрээ наадмыг одоо албан ёсоор зохион байгуулж тухайн улсад сууж байгаа бүх монголчуудаа оролцуулдаг. Тэр улсынхаа иргэдийг, төрийн байгууллагуудыг наадамдаа урьдаг болгож тодорхой төсвөө бас одоо багч гэсэн төсөв гаргаад манай 50 диплом төлөөлөгчийн газар тэр жил болгон наадам тэмдэглэдэг болж байгаа. Цагаан сар тэмдэглэдэг болж байгаа. Энэ өөрөө бас л нөгөө зөвлөө өвчний бодлогоороо улсаа сурталчлах, соёл урлаг, түүхээ сурчлах, өөрсдөө ч гэсэн одоо диплом төлөөлөгчийн газар ажиллаж байгаа хүмүүс тухайн оронд одоо Америкт юм уу, Германд сууж байгаа монгол иргэдтэй эх орных нь мэд, хайр дамжуулахаас гадна хамтдаа наадмаа тэмдэглэж Монгол одоо монголоороо бахархаж, зан заншлаараа бахархах энэ боломжийг нь олгоё гэдгийг нь албан ёсоор бол гадаад харилцааны яамны удирдлагаас ингэж одоо бодлого болгоо гаргаад явж байгаа. Тэгэхээр гадаадд одоо манай холимог гэр бүлтэйч хүмүүс байна. Гадны зочид Монголд ирэхгүйгээр Германд юм уу, Америкт юм уу, Францад манай наадамд ирээд маш их өндөр сэтгэлдээ Монголын талаар мэдээлэл авлаа. Монгол заавал очно гэдэг энэ зүйлүүдийг ярьдаг болсон. Тэгээ энэ жил анх удаага Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар бас Бельгийн Брюссел хотод бид нар Европын дэлхийн монголчуудын наадмыг бас их өргөн үрэттэй зохион байгуулсан. Энд 1500 орчим хүн оролцсон. Тэгэхээр бид нар энийгээ цаашдаа өргөжүүлээд тэгээ цагаан сар ч гэсэн одоо их ёс төгөлдөр ийм Азийн уламжлалт одоо Монгол улсын бас нэг сайхан нэрийн улс улсын ийм уламжлалт шинэ жилийн баяр арга хэмжээг бас яг тэгж өргөн дэлгэр зохион байгуулж хилийн чандад гадны иргэдийг одоо гадны иргэдэд сурчлах ийм ажлыг зохион байгуулахаар болж байна. За 2025 онд хийгдсэн одоо гадаад бодлого, гадаад харилцааны салбарт хийгдсэн онцлог үйл явдлуудыг та манай үзэгчдэд дэлгэрэнгүй сайхан мэдээллээ. Одоо тэгэхээр 2026 онд бас энэ гадаад харилцааны салбар Монгол улсын зүгээс ямар шинэлэг ажлууд, онцлог ажлуудыг төлөвлөж байна. За бид нэр өнгөрсөн жил бас нэг онцгой зүйл бол энэ Төв Азийн орнуудтай бид нар харилцаагаа нэлээд хэлсэн. Бид нар 30 жилийн хугацаанд бас адилхан зах зээл шилжээд адилхан
шилжилтийн үеийг даваад тийм ээ бас ингээ адилхан хөгжиж байгаа Төв Азийн 5 орныг нэлээд морхигдуулсан байсан. За тэр харилцаагаа нөхөөд түншлийнхаа төвшинг ахиулсан. За энэ жил 2026 онд бид нар энэ гадаад харилцааныхаа идэвхтэй энэ бодлогыг бол үргэлжлүүлээд хэрэгжүүлэхээс гадна бид нар зүүн өмнөд Аз, Африкийн орнууд, Латин Америкийн орнууд за зарим олон улсын шинэ механизмуудтай нийлээ идэвхтэй хамтын ажиллагаа төлөвлөсөн байгаа. Тэгэхээр энийгээ бид нар өргөжүүлэхээс гадна эргэжил төлөвлөсөн олон улсын хурлуудаа зохион байгуулна. Жишээлбэл дэлхийн эмэгтэйчүүдийн форумаа бид нар жил болгон зохион байгуулж байгаа нэг сэдвээр эргэжлийнхийг эмэгтэй парламентчдын чуулга уулзалт зохион байгуулна. За түрүүний Улаанбаатарын ярилцгийг 11 дахь удаага зохион байгуулна. Төрийн айлчлалуудыг өмнө нь ерөөсөө явж байгаагүй ийм шинэ орнуудад хүлээгдэж байгаа айлчлалууд нэлээд байгаа. Тэгэхээр бид нар энэ айлчлалуудын мэдээллийг бол цагийн төхүүлж байгаад гаргадаг. За ямар ч байсан 25 оноос дор хаяж 10-аас 20% илүү удаа ажил хийхээр зорилтуудаа төвшүүлсэн. За дээрэс нь хэлийн чамд байгаа иргэд, Монголын судлал, тийм ээ, түүх, зан заншил, за хэлийн чамдад бусад улс орнуудын музей, бусад орнуудын номын санд байгаа Монголын түүхтэй холбоотой материалуудыг авах. За мөн одоо зөвлөлийн хүчний бодлогоо илүү хэрэгжүүлэх. Тэгээ хамгийн том зорилт нь эдийн засгийн агуулгаар нь харилцаагаа баяжуулах чиглэлээр одоо өнөөдрийн хүртэл үүссэн нөхцөл байдал гадаад орчиндөө тулгуурлаад аж ахуй нэгж компаниудаа дэмжих элчин сайдын яамдуудад тийм тусгайлан үүрэг өгж одоо яаж бид нэр орон болгонтой бизнесийн харилцаагаа өргөжүүлэх вэ? Яаж Монголын бараа бүтээгдэхүүнийг экспортлох вэ гэдэг дээр илүү төвлөрч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За та тэгэхээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Та бүхний 2026 оны ажил амьдралд нь бас амжилт хүсье. Та манай үзэгчдэд зориулсан бас шинэ оны мэндчлэлийг дэвшүүлэх үү? За ингээд эрхэм үзэгчид та бүхэндээ миний яриаг анхааралтай сонссонд талархлаа илэрхийлье. Тэгээ гадаад харилцааны яам бол 25 онд амжилт бүтээлээр дүүрэн энэ сайхан оныг үдчихээн. За 26 ондоо эрхэм үзэгчид та бүхэндээ илүү сонирыг нь мялаасан, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан сайхан мэдээнүүдийг дуулгасан амжилттай жил болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээ үзэгчид та бүхэндээ шинэ оны мэнд хүргье. Баярлалаа танд бидэнтэй ярилцсанд. Үзэгчдээ бид гадаад харилцааны сайд Батцэгтэй ярилцаж 2025 онд гадаад бодлого, гадаад харилцааны салбарт хийгдсэн онцлог ажлууд болоод 2026 онд хийхээр төлөвлөж байгаа хүлээлттэй байгаа ажлуудын талаарх мэдээллийг хүргэлээ.